Сайн байцгаана үзэгчдээ. Сонин хэвлэл, сайт, шар мэдээлэл олонний дунд тархсан шууганы зөвхөн үнэн худлыг хүргэдэг сенсац нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Өнөөдрөөс эхлэн үзэгч та бүхэнд хүргэж байна. Ингээд ард түмэн болон нийгмийн дунд тархсан сенсацийн үнэн худлыг хамтдаа тодорхойлцгаая. Нэвтрүүлгийн хамгийн ихний сенсац бол бой бэнд хамтлагийн нэгэн гишүүнтэй холбоотой сенсац байгаа. Синк хамтлагийн гишүүн оргилтой холбоотой сенсацыг хамтдаа сонирхцгаая. Үзэгч та бүхний дуртай үнэн худлыг тодруулдаг сенсац нэвтрүүлэг дахин дэлгэцнэ. Анхныхаа дугаарыг үзэгч та бүхэнд хүргэж байна. Сенсац номер бид энэ удаад синк хамтлагийн оргилыг та бүхэндээ уулзуулж байна. Оргилоо, сенсацтай өдөр минь. За баярлалаа. Тэгээд энэ өдрийн мэндийг ч гэсэн чамд хүргэе. За тэгэхээр хамгийн түрүүнд хоёлаа яг үнэн худлыг асуухаас өмнө зөвхөн сонин хачин юу байна гэдгийг би асуултаар яриагаа эхлэе. Сонин хачин гэдэг бас маш их сонинтой байна. Тэгээд яг хамтлагийн уран бүтээлийн тал дээр гэх юм бол манай шин уран бүтээлүүд гарч байна. Хоёр дахь сэдвийн маань ер нь бараг бэлэн болж байна. Тэгээ хувийн амьдралын тал дээр ч гэсэн спортын амьдралд ч гэсэн бас нэлээдгүй их сонин сайхантай. Энэ жил бол 2012 он их тийм ургац царим гэж байна. За миний асууж байгаа сенсац бол манай үзэгчдийг баярлуулсан сенсац болоо гэж би хувьдаа бодож байна. Синк хамтлагийн оргил саяхан Азийн аврах хадгалах тэмцээнд яваад ирлээ. За эндээс зарим нэг шуум надад сонсогдоод байгаа нь аврагын авчаад хүрээд ирлээ гэсэн бас шуум сенсац гарч иж. Яг энэ үний юм уу худлаа юм уу? За яг үнэн бол юуг нь авчаад ирв? Ямар шагнал авчаад ирв? Энийг бас үзэгчтэй хоёулаа танилцуулъя тийм ээ. За тэгээд Тажикстан улсын нийслэл Душанбе хотноо одоо 4 сарын 25-наас 30-ны хооронд зохион байгуулагдсан Аз ТV аврах шалгуулах 6 дахь удаагийн тэмцээнд манай Монголын баг тамирчид бас яваад ирлээ. Тэгээд маш өндөр тийм амжилт гаргасан. Тэгээд миний хувьд бол яг Азийн аврагаас алтан медальтай эх орондоо ирлээ. Тэгээд бас манай Монголын тамирчид бол бас маш их медальтай ирсэн. 3 алтан медаль, 1 мөнгөн медаль, 10 хүрэлгээд медаль гэдэг бол маш өндөр амжилт үзүүлж ирсэн. Тэгэхээр үнэн юм биш үү те? Үнэн ингээд хамт оруулчих ойлаа. Үнэн ингээд. Тэ үнэн. Я Азийн ургуулад ирлээ. За энэ бол үнэхээр манай монголчуудыг бас баярлуулсан сайхан сенсац байлаа. Тэгээд ерөөхдөө хідэн хүний бүрэлдэхүүнтэй яваад нийт шагналын том маань хэд болоод хүрээд ирвэ. Тий, Монголоос 11 хүний бүрэлдэхүүнтэй бид нар явсан. Тэгээд нийтдээ 14 медаль гэсэн үг юм байна. Тэгээд зарим тамирчид маань бас өөр төрлөөр орж, багийн төрлөөр орж тэр медаль ингэж авсан. Миний хувьд Азийн аврагаас алтан медаль, хүрэл медаль гэдэг ингээ 2 медальтай ирсэн. Тэгээд ерөнхийдөө яг монголчууд бол урд өмнө нь яг Азийн аврагын түүхэнд бол хамгийн өндөр амжилттай энэ удаад болж үзүүлээ. Өмнө нь бол мэдээж бас медальтай, алтан медальтай ирдэг байсан. Гэхдээ Азийн аврагын 3 алтан медалийг одоо нэг тэмцээнээс авна гэдэг бол монголчууд их сайхан байна. Монголдоо ирсэн их сайхан байна. Бүгд л их сайхан өмгшиж ингэж баярлаж хүлээж авч байгаа. Туйлын баяртай. Тэгэхээр яг хэдэн килограммын хэмжээнд оргил маань алт хүрлийг бас аваад ирв. Тэгээд явсан сонин хачнаасаа нэгэнтэй тойлоо уулзсан юм чинь бас хуваалцсан тийм ээ. Сонин хач ер нь юу тохиолдов? Тэгээд сонин хачин бол минийх бол 85 кг би тоглодог. 85 кг зүтэй юм уу? 85 кг хэмжээнд тоглодог. Тэгээд сонин хачин бол их байна. Тэгээд яг сая явахад бол үнэхээр онгоцны нислэгээс үнэхээр залхаж ирлээ. Очихын тулд ингээд 3 нислэг дамжлаа. Эрэхтэй буцаал 3 нислэг. Тэгээд яг зүгээр маш их хөвгчлөлтэй сайхан л байлаа. Тэгээд угаасаа дандаа залуу улсууд тэр тусмаа дандаа нэг зорилгын төлөө явж байгаа учраас тэгээд энэ удаа би бас өөрөө бага ахалж явсан. Бүх тамирчдын бэлтгэл сургуулиуд тэнцээ байх одоо бүхэл юмыг би хариуцж явсан учраас бас нэлээдгүй их тийм их ажилтаа бас үүрэгтэй хариуцлагатай явлаа. Монголоос гарч байгаа бүхэл тамирчдайгаа би өөрөө бас дэвжийн дээр гаргаж тасгалжуулж гэж явсан. Тэгэхээр ерөнхийдөө тэмцээн болгоны дараа л хин нэг нь баярлаж, хин нэг нь гомдож үлддэг. Тэгээд харин Монголын тамирчид энэ удаа гомдож үлдсэнгүй бүгд л сайхан баяртай. Энэд хөөрт дүр байна. Тэгэхээр 2012 оны сенсац нэвтрүүлгийн анхны дугаартаа бас айгүй гоё баяртай сенсацыг та бүхэнд хүргэлээ. Монголчуудаа баярлуулсан. Өөр 2012-нд одоо ингээд дараагийн төлөвлөж байгаа ажлууд юу н одоо спортын тал дээр ч гэсэн хамтлагийн тал дээр ч гэсэн тийм ээ. Спортын тал дээр гэх юм бол одоо яг
манай 6 сард Ахмад болон Өсвөрийн тамирчдын дэлхийн аварга гэж байгаа. Тэр тамирчдайгаа бас бэлтгэх ажил нэлээд орж байна. Тэгээд 12 сард дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд би өөрөө явж оролцсноо. Спортын талд нэг юм урлагийн тал дээр гэх юм бол манай бас хамтлаг маань 3 гишүүнтэй байсныг бас хүн болгон мэднэ. Тэгээд бас нэг гишүүнээр бүл нэмж дөрүүлээ болоод одоо ингээд манай дөлөө маань иргэн нэгдснээр бид нар бас яг анхаал байсан бүлгүүнээрээ тэгээд ажиллаж байгаа. Тэгээд сая намайг харин Азийн урлагийн тэмцээнд яваад ирэх хагур манайхан нэг тий онхны дууны клип гаргасан байлаа. Тэгээд ирсээр бол одоо бол миний хувьд бол хамтлагийнхаа ажилд илүү шамдаа орж байна. Тэгээд хин нэгэнд гэдэг манай шинэ клип маань одоо ингээд бас цацагдахад бэлэн болсон гэж байна. За тэгвэл хамтын гишүүн дөлөө эргэж хамтлагтаа орсон бас үнэн гэдээ бас нэг тамга зарчээ тийм ээ. За ингээд уран бүтээлээр нэргээд уулзсаа тун утгагүй хин нэгэн дууны клип бол өнөө марав шиг бол манай үзэгч хүрэх юм байна. Тэгээд Синг хамтынхнаа болон чиний бас спортын амжилтанд цай сажихын бас тэмцээн оролтонд амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд манай дөлөө маань хамтлагтаа орж бид эргэн нэгдэж уран бүтээл хийж эхэлж байгаа нь үнэн. Тэгээд та бүхэнд бас ажлын өндөр амжилтыг бас чамд нийт уран бүтээлчтэй хүсье. Тэгээд за ингээд үзэгчтэй сенсац төдрүүлэг үргэлжлэн явагцаарай.